За сайн байцгаана уу? Манай master plan-ыг хүлээж авч байгаа нийт суралцагчдаа энэ мэдрээг За сайн байцгаана уу? Манай master plan-ыг хүлээж авах гэж байгаа нийт суралцагчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр та бүхэнд master plan гэж юу юм те манай Brighton сургуулийн төвөөс гаргаж байгаа энэ албан ёсны зайны хөтөлбөрийн тухай маш богинохон бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх гэж байна. Тэгэхээр энэ мэдээлэл нь хамгийн гол нь хэдүүлээ цаашдаа master plan-ийнхаа дагуу ингээд сонсголоо хийгээд хичээлээгээд ингээд явхад нэлээд хэрэгтэй одоо мэдээлэл байгаа шүү. Дээрээс нь хэд хэдэн техник би та бүхэнд хэлж өгч байгаа. Тэгэхээр сайн сонсоод аваарай. Ерөнхийдөө бол энэ 1000 цагийн одоо сонсох төлөвлөгөө буюу манай master plan гэдэг энэ зайны хөтөлбөр нь өөрөө маш олон даваа талтай. Өөрөөр хэлбэл анги танхимд бид нар ямар ч багш те та бүхэн зааж өгч чадахгүй тэр нэг хэсэг одоо орон зай нөхөх зорилготой ийм план байнамаа. За тэгэхээр та бүгд мэдж байгаагаар master plan бол ерөнхийдөө хичээл бол биш. Өөрөөр хэлбэл би та бүхэнд янз бүрийн заахгүй. Миний хийх үүрэг юу вэ гэхлээр өнөөдөөс ахгуулаад та бүхнийг би ерөнхийдөө чиглүүлнэ. Тэгээд хэдүүлээ хамтдаа видеогоо сонсно, хамтдаа тэр видеоноор гарч байгаа чухал үг хэллэгүүдийг суралцна. Хэл сурж байгаа хүн болгон мэдрэмж өгүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та хэл сурахдаа тодорхой нэг хэсэг хувийг нь л тархиа ажилуулаад хин нэгнээр заалгаад суралцах боломжтой. Үлдсэн хэсгийг буюу үлдсэн магадгүй 50%-ийг нь та өөрөө л одоо хичээж өөрийнхөө мэдрэмжийг хөгжүүлж тэр хэлийг та бүрэн гүйцэд эзэмшиж чадна. Яг л хэл гэдэг манайхан ер нь бол мэдээж соёлын нэг хэлбэр те. Дээрээс нь нэмээд хэл гэдэг нь өөрөө тэр чигтээ харилцаа гэдэг. Тэгэхээр харилцаа гэдэг зүйлийг хэдүүлээ зүгээр хин нэгнээр заалгаад 100% эзэмших угаасаа ямарч боломжгүй. Тийм учраас манай Brighton дээр ирж байгаа, дээрээс нь олон сургуулийн төвд сууж байгаа магадгүй одоо тий 10 жилдээ их сургуультай англиэл сураад байгаа мөртлөө маш олон жилийг англиэл сураад өнгөрүүлсэн мөртлөө яг ингээд цагаа тулахаар ярьж чаддгүй тий ингээд өөртөө ихтэй байж чаддгүй тийм асуудал манай Монголд англи сурж байгаа хүмүүсийн одоо дийлэгт нь байдаг асуудлыг та бүгд ч мэдж байгаа. Яаж мэдрэмжийг хөгжүүлэх вэ? Ялангуяа чи гадаадад явж сурч чадахгүй тий одоо юу гэдэг их хэмжээгээр мөнгө төлөөд тий одоо хэлний бэлтгэлд явж чадахгүй. Дээрээс нь эсвэл янз бүрийн одоо тэтгэлэг аваад шууд ингээд сурах боломжгүй. Яг л Монголда англи сурах гэдэг нөхцөл хэдүүлээ энэ мэдрэмж гэдэг зүйлийг маш ухаантай хандаж ингээд бүр зориг тавьж ээж бүрдүүлэхгүй бол ерөөсөө хийх Монголд англи сурж байгаа хүмүүс маань айгүй гоо ингээл бүх юмаа сураал явж байгаа л яг мэдрэмж хөгжүүлэх хэсгээр ихэнх нь ундаг. Яг тэрнээс болоод дийлэх хүмүүс маань ингээ интермедиат төвшин дээр очиод гацаад идэг. Цаашаага яаж зүүн болохоо мэдэхгүй, цаашаага яаж ингээд бүр нөгөө эцсийн зорилготой адванс төвшөнд хүрэх вэ гэдгээ мэдэхгүй яваад идэг. Тэрэн дээр маш их удаан хугацааг үрээд яваад идэг. За тийм учраас яг энэ зорилгын доор master plan төрсөн. Манай Brighton сургуулийн төв ерөнхийдөө онлайн хөтөлбөрүүдийг хэд хэд удаа ингээд амжилттай зохион байгуулад явж байгаа. Энийн нэг нь болохоор та бүхэн мэдж байгаачлан, магадгүй мэдж байгаачлан Oh My English гэх челленжийг бид 4 дахь удаага улирал болгон аль биесээр зохион байгуулж байгаа. Тэгээ өнөөдөр болоход нийтдээ бараг 1200-300 хүн аль хэдийн манай челленжид оролцоод бүтэн 1 сарын турш өдөр болгон англи хэл дээр даалгавар гүйцэтгээд яриад, бичээд явсан ийм амжилттай челленж болж өнгөрсөн. Тэр энэ челленжийн бас гол зорилго нь юу байсан бэ гэхлээр өдөр болгон юм хэлэх англи хэл дээр тий хүн нөгөө мэдрэмжийг хөгжүүлэх ямар нэг юм бодохгүйгээр ямар нэг үг чэйжлэхгүйгээр эсвэл дүрм харж тий тэрийг ингээд сурах бичиг нээж чэйжлэхгүйгээр зүгээр л өдөр болгон практис хийх. Тэр өдөр болгон хийж байгаа практис чинь таныг нэг мэдгээд тэгээ өөрийн мэдлэггүй юм ярихад хүргэдэг. Өөрийн мэдлэггүй цаана агаад тэр мэдрэмжийг чинь хөгжүүлээд тэгээ ямар ч одоо нөгөө barrier-гүй гоё одоо англиар ярихад тэгээ дээрээс нь сэтгэхэд тийм том нөлөө үзүүлж байгаа зүйл байсан. За тэгээд челленжийг бид нар бол амжилттай ингээд яг илүү ярианы одоо чадварыг төлөвлөд явж байгаа. За тэгмэд нөгөө тал бас нэг одоо шийдэх асуудал гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхлээр сонсгол. За сонсгол гэдэг зүйл listening чадвар бүгдээрээ мэдж байгаачлан үндсэн 4 одоо чадварын нэгт багтдаг тийм ээ. Мэдээж би хэл сурж байгаа юм сонсож ойлгож яж бицаагаад тэр хүнтэйгээ ярилцсан. Гэхдээ listening чадварын 2 дахь үндсэн үр нь юу байдаг вэ гэхлээр тэр чигтээ ярихад нөлөөлдөг. За яагаад ингэж хэлж гэнэ үү гэхлээр listening гэдэг маань өөрөө орчин бүтүүлдэг зүйл. За агш та бүхэнд нэг жишээ авъя. Гадаад орчинд нь очиод англи сурж байгаа хүмүүстэй эсвэл Монголда буюу одоо ямар нэгэн англи ярьдаггүй орчинд бид англи сурж байгаа 2 хүн байна гэж төсөөлье.
Энд хоёр хүний гол ялгаа хаана үүсдэг вэ гэхээр гадаадд буюу орчинд нь очиж суралцж байгаа хүмүүсийн ганц давуу тал нь ерөөсөө орчин байдаг. Өөрөөр хэлбэл би одоо Сингапурт ч юм Америкт ч юм очиод амьдрахад тэнд суралцахад өөрийн мэдлэгөө миний одоо эргэн тойронд баян хүмүүс англиар ярьж идэг одоо юу гэдэг годомжинд гарсан, ресторан орсон, чааж атсан ингээд ямар нэгэн нийгмийн харилцаанд орох болгоно ямарваа нэгэн байдлаар миний чихэнд яах нь англи үг сонсогдож, англи өгүүлбэр сонсогдож бид тэр орчинд байгаа учраас тэр мэдрэмжийг ингээд бүр фул авч чаддаг. Гэтэл Монголд сурж байгаа англи сурж байгаа хүмүүст ямар асуудал үүсдэг вэ гэхлээр ерөөсөө тэр орчин байдаггүй. Өөрөөр хэлбэл бид нэг ингээл тархи ажиллалаа за хаста яасан эфийн дүрм тэрний дүрм миний дүрм төв би үлэг гэж үе ингээл айгүй олон юм тархиараа бодоод хойно урд нь оруулаад үйлдвэрийн бүтэц гэж үе юм бла бла гэл маш олон юмыг зөвхөн тархин дээр найз суралцаад байдаг. Харин нөгөө тал юу дутаад ямар зүйл огт ингээд гарч ирэхгүй байна уу гэхлээр ерөөсөө цэвэр орчин байдаг. Өөрөөр хэлбэл таны чихэнд байга англиг сонсогдохгүй хажууд чинь англиар ярьж байгаа хүн байхгүй чамтай очиод ингээ англиар хэлдэг өгүүлбэр сольчих хүн байхгүй энэ нөхцөл байдал хүссэн үсээгүй хүний мэдрэмж огт өгчихгүй тархичин ажиллаад байгаа боловч мэдрэмж ч огт өгчихгүй хүн одоо чи ямар нэгэн одоо юу гэдэг YouTube дээр ороод дурын видео тоглуулад тэр видеогоо чи бүрэн гүйцэд сонсож ойлгож чадахгүй бол тэр хэмжээнээс даваад ярины чадвар чи хөгжинэ гэж хизээж байхгүй тэр бол үлгэр. Тийм учраас хэдүүлээ ерөнхийдөө сонсгол гэдэг энэ чадварыг одоо наан харагдаж байгаа тэр үүрэг одоо харагдаж байгаа зүйл биш бүр цаад тэр биднэрт нөлөөлдөг тэр чухал үүргийг хэдүүлээ сайн мэдчих хэвээр тэр зүйлийг хэдүүлээ одоо өөрөөсөө ингэж одоо хийсвэр гэх юм уу бүтээж өөрөөсөө орчин бүтээхээс өөр аргагүй юм аа. За тэгээд мэдээж биднэрт бол давуу тал байна сайхан YouTube байна Google байна бид нар хүссэн үсээгүй тэр одоо юу гэдэг нэг тийм зовлонгүйгээр өөрсдөө тэр хийсвэр тэр хиймэл орчин хэдүүлээ бүрдүүлэх хангалттай боломж байна. За тэгэхээр Monster Plan-ыг ерөнхийдөө хэдүүлээ ухамсартай сонсох төлөвлөгөө гэж нэрлэж болно. За яагаад гэж юм гэхлээр хэдүүлээ ерөнхийдөө Monster Plan дээр зүгээр сонсгол хийгээд явахгүй. Өөрөөр хэлбэл юу гэдэг нэг видео гаргаж ирээл сонсоол энэ тийм ярьж ах шиг байна. Окей. За дараагийн видео иймэрхүү одоо нөгөө энгийн нөгөө гүйхэн сонсгол хийхгүй. За хэдүүлээ нэлээд тийм зоригтой хийх юмтай өөрийн одоо тухайн видеог үзэж байхдаа хэдүүлээ хэд хэдэн ач холбогдолтой чухал зүйлсүүдийг давхар хийх хэрэгтэй. За тэгжээж хэдүүлээ илүү яах нь нөгөө тэр сонсголынхаа одоо процессыг илүү бүүст хийж илүү үр дүнтэйгээр юмаа сурч авах боломжтой байна. За ахын тэрийг та бүхэн тайлбарлая. Нийт 3 ширхэг зүйл байгаа. За нэгт нь юу вэ гэхээр fishing technique. За ерөнхийдөө тааж агчлан загасчлах техник байх байна. За энэ загасчлах гэдэг байгаа зүйл юу вэ гэхээр одоо би та бүхэнд нэг сонирхолтой зүйл яриа. За хэдүүлээ дурын видеог асаага тавилаа гэж бодъё хүн ерөнхийдөө хоёр төрлөөр сонсох боломжтой. За нэг нь болохоор зүгээр тухайн видеогоо тавьж агаад окей би энэ видеонд юу ярьж байгааг сонсчих гэдэг нэг юм зүгээр ерөнхийдөө гүйхэн сонсох. За тэгмээд энэ видеог тухайн одоо нэг 20 минутын видео сонсдог гэж бодъё л да TEDx-ийн talk. Тэгээ TEDx talk-ыг дуусгах мөчид би хэрвээ би зүгээр сонсъё гэдэг нэгдүгээр арга барилаар сонсох юм бол төгсгөлд нь та юу олж авах вэ гэхлээр зүгээр тэр видеонд юу ярьсан бэ гэдэг ерөнхий мессежтэй л үлдэнэ. Энэ видеонд за хэрхэн одоо англи хэлээр ярьж сурах гэдэг тухай ярьсан. Ерөнхийдөө нэг тэр харилцааны 3-4 point хэлсэн. Энэ бол юм сайн сонсож явах хэрэгтэй юм байлаа гэдэг ч юм уу Танд ерөнхийдөө тэр видеоны том мессеж үлдэнэ. Нэгдүгээр хэлбэрээр сонсох юм бол. За тэгвэл хоёр дахь сонсголын хэлбэр буюу за бидний нэрлээд байгаа fishing техникээр сонсгол хийх үед хэдүүлээ юу танд одоо үлдсэн байх вэ гэхээр видеоны төгсгөлд юу үлдсэн байх вэ гэхээр та нэгдүгээр видеоны утгыг ойлгоно. Окей түрүүний хэлдэг шиг ийм мессеж гарсан. Энэ видео ерөнхийдөө тийм ярьсан. Нэгт нь. Хоёрт нь та тийм ярьж байгаа тухайн видеонд гарч байгаа чухал үг хэлцүүдийг барьж авч тэр үг хэлцүүдийг сурч авч чаддаг. За магадгүй дунджаар 20 минутын видеонд танд дунджаар нэг 30-аас 40 ширхэг маш чухал үг хэллгүүдийг одоо анзаарч авчихсан. За яагаад ингэж видеог хоёр дахь аргаар буюу ухамсартайгаар fishing техник хийж сонсох нь одоо үр дүнтэй вэ гэхлээр хэл гэдэг манайхаа түрүүний хэлсэнчлэн соёл. Өөрөөр хэлбэл монгол хэл одоо Азийн нэг хэл. За дээрэс нь англи хэл, western соёлын нэг хэл.
Энэ хоёр хэл өөрөө тухайн соёлоос хамаарч ярианы хэлбэр сэтгэж байгаа бидний Монгол хүмүүс болон Америк хүмүүсийн сэтгэлгээ ашиглаж байгаа өгүүлбэрийн бүтэц эдгээр нь бүгд өөр байдаг. Ийм учраас хэдүүлээ Монгол хэл дээр бодож байгаа юм англи хэл рүү орчуулж ярих гэж угаасаа бүтэхгүй. Өөрөөр хэлбэл англи монгол хэл нь ялгаатай үг хэллэг хэлцүүд маш их явж идэг. Ялангуяа энэ хоёр хэл нь. Тэгэхээр энэ үг хэллэг хэлцүүдийг анзаарч нэг хэдэн секунд байлж авч тэрийг анхааралтай сонсч энэ монгол хэл дээр би ингэж хэлдэг байхгүй юу үгүй. Гэтэл англи хэл дээр ингэж хэлдэг юм биш Иймэрхүү өгүүлбэрийн юу гэдэг юм иймэрхүү ямар нэгэн ярианы хэллэг байж байгаа. Өний чинь би монгол хэл дээр болно гэж хэлдэг байхгүй юу? Ямар сайн хин опера ингэ хэлчихлээ штэ англи хэлтэй. Тэгэхээр эдгээр ингэж ярьд юм байна гэдэг. Энэ ярианы хэлбэрийн үг эдрийг анзаарч ялгаагийн тогтож авч тэрийг capture гэжтэй ингэж барьж авч монгол хэлтэйгээ харьцуулж дараа нь өөрийнхөө кейс дээр төсөөлжтэй би дараа нь өөрийнхөө тухай ярихдаа энэ үгийг ингэ хэлчих зүгээр юм байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ухамсартайгаар сонсох нь маш чухал байдаг. Ингэснээр хэдүүлээ яах вэ гэхлээр жинхэнэ Америк хүмүүс яаж ярьдаг, яаж сэтгэдэг, яг тэр хэв маягт эцэст нь орж эхэлдэг. Тэгэхээр хамгийн энэ бол маш чухал зүйл байна. Энийг бид нэг манай Brighton дээр power words гэж нэрлэдэг байхгүй юу? Монгол хэл рүү шууд буух боломжгүй. Ерөнхийдөө зөвхөн англи хэл дээр л ашигладаг хэлбэр. Тэрийг би яг тэр чигээр нь сурч авахаас аргагүй. Тийм үг хэллэг гэсэн юм 3 английн зүйлүүдийг бид нэр Brighton дээр power words гэдэг манай speaking AI гэдэг бид бүр өгүүлбэр болгон дээр ингэж зааж ярьдаг байдаг. Тайлбарж өгдөг байхгүй юу? Яг нэг хэдүүлээ ерөөсөө яах вэ гэхэлэр видео үзэж байхдаа заагчлах нь шүү дээ. Нөгөө хэрэгтэй үг хэлцүүдийг нь түүж аваад тэрийг ухамсартай бодоод харьцуулаад анализ хийгээд тэр хүнийд нэг 10 секундын хооронд нэлээд сайн тэр үгтэй ухаад авах хэрэгтэй. Тэр нөхцөл байдал таны тарих автоматар тэр үгүүдийг ингээ өөр юм болгож идэг. Зүгээр нэг үг хараад чэйжлэх биш. Яг тэр видеонд тэр утгаараа орж байгаа тэр үгийг хэдүүлээ харахаар аюу сурах боломж эзэмших боломж аюу өндөр байдаг. Дох фишинг техник хийж байгаа шалтгаан юу вэ гэхлээр англи хэлний үгнүүд маргааш ерөнхийдөө жоохон ярихтай. Яг гэхлээр зарим хэсэг бүлэг үгс шууд утгаар нь логиктоор ойлгох боломжтой байдаг тийм. Ойлгомжтой дээр гэж байгаа юм Джоныг авчна гээл тийм. Аюу ойлгомжтой би тэрийг сайхан логикоор ойлгоод авчна шүү дээ. Гэтэл тэрнээс гадна хэсэг бүлэг үгс ерөөсөө логикоор чийжлэх боломжгүй хүнд явж байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч шалтгаан байхгүй энэ үг энэтэй угаасаа л явж байгаа. Жишээ нь ухтар үгнүүд байна. Ухтар үгнүүд аюу ярихтай байдаг англи хэлтэй. Зарим нэг үйл үгүүд, зарим нэг тэмдэг нэр, зарим нэг нэр үгүүд хойноо угаасаа л энэ ухтартай явж идэг гэдэг юм тогтмол ухтрууд явж идэг ухтрыг авдаг. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар логикоор ойлгож болохгүй угаасаа л тэгж явж идэг, угаасаа л энд ингэж явж идэг гэсэн маш олон зүйлсүүд байгаа. Тэрийг хэдүүлээ яах ёстой вэ гэхлээр яг энэ фишинг техникийг хэрэглэж анзаарч явах хэрэгтэй. Хүн анзаарч сонсоод байхаар аяндаа дараа нь тэрийг хэдүүлээ яах нь өөрийн мэдлэгүй ашиглаж эхэлдэг. Тэрнээс биш тэр олон ямар ч логикгүй зүгээр явж байгаа үеийнтэй ингээ хамт явж идэг тэр үед тийм үг угаасаа ашигладаг гэсэн юмнуудыг хүн бүгднгийн угаасаа чэйжлэх ямар ч боломжгүй. Цээжлэх тийм боломж байхгүй байна шүү дээ. Тэр хэмжээний их зүйл байх нь. Ухамсаргүйгээр 1000 цаг юм сонсох болон яг ингээд анхаараад зоригтой өөр ингэсэн техник ашиглаад юм сонсох хоёрын ялгаа үр дүн үнэхээр өөр байдаг шүү. Чухал зүйл юу вэ гэхлээр master plan-ыг хийх явцад хэдүүлээ идэвхтэй сонсгол болон чанга уншилт хоёрыг хослуулж хийнэ. За өөрөөр хэлбэл active listening болон allowed reading хоёр хамтдаа хошиж орж ирнэ. Энэ хоёр оноохон нийлээд нэг цаг хугацаанд зэрэг оршихоор үнэхээр гайхамшиг болдог. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд хүний ярианы чадвар маш хурдан хөгждөг. Энэ үнэхээр ингээд маш олон хүн дээр бид нэр баталсан арга байна. Та бүхэн ч гэсэн нэг сарын хугацаанд master plan-а хийгээд гарах үр дүнгийн үнэхээр чи идэвхтэй хийж чадах юм бол тийм ээ гарах үр дүн та төсөөлж байгаа ш илүү. Хэдүүлээ master plan-ыг та хэрвээ зааварчилгаасаа харсан бол loud reading буюу чанга уншилт хийнэ нэг сарын хугацаанд. За энэ гэхдээ нэмэлт даалгавар хүсвэл та хийж болно. Хүсэхгүй бол хийхгүйсэн ч болно. Гэхдээ хийвэл аюу үр дүнтэй байна шүү дээ. За тэгээд яагаад чанга уншилт гэж юу вэ гэхээр чанга уншилт гэдэг нь ерөнхийдөө зарчим аюу амархан. Зүгээр л ямарваа нэгэн текстийг хэдүүлээ харж агаад сайхан чангаар унших.
Өөрөөр хэлбэл тэрэнд одоо юу гэдэг янз бүрийн бодоод авах юм байхгүй тийм ээ. Айлхыг гэж бодох шаардлага байхгүй. Юу гэдэг одоо слайдаа суугаад авах шаардлагагүй. Зүгээр дуурын текстийг аваад сайхан чангаар уншчих хангалттай. За ингээд чангаар уншина гэдэг нь өөрөө санаа нь юу вэ гэхээр таны ам хөдөлж байна. Таны амнаас авиа гарч байна. Энэ авиа гарч байгаа процесс нь тархинд өөрөө яг ярьж байгаатай ижилхэн мэдрэмж өгдөг. Өөрөөр хэлбэл ам чи хөдөлж байна гэдэг нь яг ярьж байгаа юм шиг, англиар ярьж байгаа юм шиг мэдрэмж өгдөг байна. Тэгэхээр англиар ярих боломж ялангуяа Монгол сурж байгаа хүмүүст бол ховштой тий. Одоо хаашаа хинтээ гараад англиар байнга яриад авах уу. Хаяа яах боломж олж болно гэтэл тэр боломж чинь хамгийн гол нь өдөр болгоо олдохгүй. Тэгэл өдөр болгон чи англиар ярьж чадахгүй бол мэдрэмж хөгжихгүй. За тэгэхээр энэ чанга уншил болон сонсгол хоёрыг нийлүүлээд хийх мөчид яадгүй гэхлээр хүн юм сонсон штэ нэмээ сонсоод энэ хүн гэж ярьд юм аа ингээд мэдрэмж чинь суугаалаа unconsciously. За тэгжэл буцаага зэрэгцээд яриад байна гэсэн. Тэгэхээр энэ мөчид хүн яадгүй гэхлээр яг таны тарих тухайн сонсож байгаа зүйлээ дуурайгаад ярьж эхэлдэг. Манайхан яадгүй гэхлээр одоо ингээд бид нар Brighton дээр ингээд орж ирэхэд манай шавнар дийлийнх нь ингээд орж ирээл ингээд ядаж өөрийг танилцуулаарай гэх юм бол те нах ингээд ярьж яддаг байхгүй. Амнаас нь гарч ядаад л те амар өөртөө итгэлгүй дээрэс нь мэдрэмжний өрөөс суугаагүй мэл үгээ хэлж ядаад үг нь орж гараад л те маш их асуудал гарч ирдэг. Тэгэхээр юм сонсоод буцаагаад яриад байхаар энэ хоёр чинь нийлэхээр таны хэл зүгшээ яриа чинь айгуугаа ихтэйхэн болоод англиар ярихад маш гоё санагдаж эхэлнэ. Өгүүлбэрүүд чи амнаас чинь нэг нэгээр урсаж гарч эхэлнэ. Гэт маш олон бенефит өгдөг. Ерөнхийдөө санаа зарчимдаа таны бие, таны ам юм ярихад, англиар юм ярихад шууд одоо бэлтгэгдчихин гэсэн. Би ялалт хийгдлээ гэсэн үг юусэн. Тэгээ ингээд нэг сарын хугацаанд ингээ юм сонсоод давхар чанга урт хийсийн дараа юм ярихад үнэхээр эвтэйхэн болж эхэлдэг. За ингээд нэг master plan-ыг авах гэж байгаа нийт суралцагчтай амжилт хүсье. Тэгээ хэдүүлээ нэг сарыг master plan 1 ингээд албан ёсоор нэгдэж байна. Хэдүүлээ нэг сарын хугацаанд хэрвээ хөшөөгаа дагаад ингээд одоо идэвхтэй сонсгол хийж тийм ээ үр дүнтэйгээр юмсартайгаар энэ хүү видеонууд дээр ажиллаж чадах юм бол хэдүүлээ заавал гадагшаа явахгүйгээр тэр орчныг бүрдүүлэх маш том боломж бидэрт үүсэж байгаа. Тэгэхээр үр дүнтэй гэдэг нь баталгаатай. Тэр манайхан хамтдаа хичээгээд дунд нь зогсохгүйгээр яг гоё өөртөө зорилго тавиад юм шүү. Тэгэд альва хэлийг сурахгүй байгаа гол шалтгаан юусаа л яг үнэндээ таны гаргаж байгаа цаг байдаг. Тэгээ өдөр болгон тогтмол юм хийж ээж өдөр болгон цааш ингэхдээ тогтмол хугацаанд тийм ээ хүн ямарваа нэг юмыг хийж ээж англи хэлтэй харьцаж тэр орчим тэр мэдрэмж гэдэг зүйл үүсдэг. Тэрнээс иш нэг өдөр өстө аваартландээс би алнаа гэж баах юм хийчээд 7 нэг юу ч хийхгүй явж байгаа бусаал нэг юм хийгээл энэ нөхцөл байдлаар тэр формонд орч чадахгүй буюу хүний мэдрэмж хөгжихгүй та сурсан юм буцаагаад өөрөөсөө гаргаад байна гэсэн үг. За тийм учраас хэдүүлээ энэ master plan-ыг сайхан амжилттай үр дүнтэй дуусгахын тулд наштайгаа хамтдаа нэг сарыг маш гоё зорилготой, маш гоё цагийн хуваарьтай өөрийн гэсэн менежменттэй хандаад явна шүү. За So ингээд хэдүүлээ master plan-ыг эхэлцгээе. Амжилт хүсье нийт суралцагчтай. Одохгүй уулзцгаая.